Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрэгтэй хүн ойлгох хэрэгтэй гэсэн сэдвээр илтгэл хэлцүүлэхэд бэлэн боллоо. Хүчирхэг хүннүгний хөлгийн жолоог нь хатгаж явсан, хөвчирсэн хатуу номыг нь алд илүү татаж явсан Монгол эр хүний дундаж наслтын асуудал өнөөдрийн Монгол шүдний өвчин болоод байна. Эрэгтэй хүний дундаж наслт ердөө 66 нас байдаг бол эмэгтэй хүний дундаж наслт нь 75 нас байдаг юм байна. Тэгвэл энэ хоёртоо яагаад ийм их зөрүүтэй байна вэ гэдгийг дээр би багахан хэмжээний судалгаа хийгээд үзсэн чинь хариулт нь маш энгийн. Энэ бол зөвхөн хандлагын асуудал юм байна. Бид нар эрэгтэй болоод эмэгтэй хүн гэж харилцыг ялгаатай авч үзснээр харилцыг ялгаатай наслахад хүргээд идэг юм байна. За энэ асуудлыг уг үнцээр хөөгд үзэх юм бол бид нар бага насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг ялгуурлаж харилцдаг. Энэ ялгуурлаж харилцсны үр дүн ялгаатай сэтгэл зүйтэй, ялгаатай хүн төлөвшгөд хүргээд идэг юм байна л да. Хэрвээ та бүхэн бага насны эрэгтэй хүүхэд болж төрсөн бол та бүхэн төмөн янзын шаардлага тавигдана. За хүчтэй байх ёстой, уйлж гончгондгүй байх ёстой, за хатуу чанга байх ёстой гэх мэт олон шаардлагууд тавигдана. Эдгээр олон шаардлагуудыг мэдэрсэн эрэгтэй хүүхэд яадаг вэ гэхээр маш их дарамтанд автдаг. Энэ дарамттай өсөж байгаа хүүхэд дуугай, дотгошоо, зожигдуу нэг юм бүрх даруй өсөх хандлага нь олонтой байдаг юм байна л да. Тэгээд энэ нь нас явахаар сэтгцийн эмгэг болоод сэтгцийн асуудал болох нь олонтой байдаг юм. Нас үед хүрсэн эрэгтэй хүн өөр төрсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гарах утга учраа олж чаддгүй юм арга техник байдаг юм байна. Эмэгтэй хүн бол уйлаад нэг сэтгэл хөдлөлөө гаргадаг бол эрэгтэй хүн чаддаг. Эрэгтэй хүн ингээд ирэхтэрээ архиуч тийм ээ л та сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргахын тулд тэгэхээр тэр хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргахны хэрэгсэл архи гэдэг зүйл болчихдөг юм байна. Тэгээд 2 удаа бол 3 удаа бол 2-3 удаа уугаад ирэхдээ арга гэр тойрог биелэгч нь юу гэж дуудаг вэ гэхээр архинд орчиж, архичин болчих гэж хэлдвэр хэлээд ирдэг. Эрэгтэй хүн тулгамдж буй хамгийн хүнд хэцүү нэг зүйлийг арга гэрийнх нь ойлгохгүй эсэн бусаар хэлээд ирэхдээ тухайн хүн ямар сонголтыг хийдэг вэ гэхээр амиа олохгүй өөрийгөө юудэх төр сонголтыг хийгээд эхэлдэг. Монголд амиа олж байгаа 10 удмын 9 нь эрэгтэй хүн байна гэсэн судалгаа гарсан байдаг. Зүгээр 12-оос 16 оны судалгааг аваад үзэх юм бол нийтдээ 1729 эрэгтэй хүн амиа олсон байна. Дэндүү өндөртэй. Яаж яагаад айкон цэгмэн дээр сүүл 29 хүртэлх насны хүмүүсийн амиа орлох өсөх хандлагатай байна гэдээ гараад ирсэн. Овоо босгоогүй шаазгаа юунд суух байлээ. Бид нар эр хүн гэхтэрээ амьдралын хатуу ширүүн болгоныг нугралгүй туулаад хин нэгний ноён нуруу түшиг тулгуур нь байх ёстой гэсэн төгөлтөр дүрийг бүтээчгээд тэрэндээ заавал эрэгтэй хүнийг тоглох гэж шаарддагаас болоод би өнөөдөр дэндүү өндөр тандар энэхүү илтгэе зогсож байна. Эрэгтэй юм байж төвчээртэй бай. Төлөв төвшин даруй бай, хүчтэй бай. За бараг сэтгэл хөдлөлгүй бай гэж хэлэх нь халагдгүй эдгээр үгсэн цөөхөн эрчүүдийг минь цөөлөх нэг шалтгаан болоод байна л да. Эцэст нь гэж хэлэхэд эрчүүдийн дундаж насалт болоод амиа орлтын тэргүүлэх шалтгаануудын нэг нь би хандлагын асуудал гэж хардаг. Бид нар хандлага болоод харилцаандаа засвар оруулах шаардлагатай өнгөрсөн үеийн түүх болоод ирээдүйн үеийн залуу хойч минь хүссээр л байгаа шүү. Анхаарал хандуулсан явд баярлалаа. Хэнэгтэй Монгол эр хүн нийгмийн нөлөөллийн төсөв.